Сайн байцгаана уу залуусаа, та нартай энэ өдрийн мэндийг хүргэе. Ганаа байна. Америкийн нэгдсэн улсын Вашингтон DC хотоос танартайгаа мэдчилж байна. За масктай ярьсан чинь жоохон хэцүү байгаа учраас маск авчих миний эргэн тойронд алга байна. За өнөөдрийн сэдвээр бүгдээрээ энерги менежментийн тухай ярилцмаар байна. За тэгээд өглөө би сайхан шүршүрт ороод өглөөнийхөө алхалтыг хийж явж байна. Өглөөний нарнаас энерги аваад бас энэ байгальтайгаа ойрхон алхаж шуудын жиргээ, модын чимээнээс бас энерги авч алхаж байдаг. Миний хувьд болохоор би 7 хоногийн 5 дахь өдөр буюу баасан гаргийн орооноос эхлээ хагасаа бүтэнсаа 1 дахь, 2 дахь, 3 дахь гэд өдрүүдэд банк хүүхдүүдэд англиний хичээл заадаг. All Star английн клубээрээ дамжуулаад тийм ээ хоёр охинтойгоо хамт ингээд хичээл заадаг байгаа. Бас хажуугаар нь залуучуудад зориулсан сургалтуудыг бас хийдэг. Тийм болохоор өөрийгөө ингээ байнга ирч хүчээр цэнэглэж байх хэрэгтэй байдаг. Мөн би ч одоо айлын эмэгтэй хүн, эцэгтэй хүн тийм ээ хүүхдүүдээ бас асрах ёстой, гэрийн ажил хийх ёстой гэдээ надад ажил их байдаг. Учраас тэр болгонд ингээл байнга ирч хүч шаардлагадж байдаг. Тийм болохоор одоо ирч хүчээ яаж удирдах, менежлж өөрийнхөө зарсан зорилгыг биелүүлэх юм бэ гэдэг талаар өнөөдрийнхөө видеогоор ярих хүсэлтэй байгаа юм. За тэгээ видеоныхаа үргэлжлэлийг алхаж дуусчаад гэртээ ороод хий гэж бодож байна. Тэгээ тэр баяртай. Өглөөний алхалтаа хийчихэд би дөнгөж цаг гэртээ орж ирээд байж байна. Ингээд үргэлжлүүлээд бүгдээ энерги менежментийн тухай ярилцъя. За энерги менежмент гэхээр яг юу хэлж байна вэ? Энерги гэж яг юу хэлж байна гэхээр энерги гэдэг маань хүмүүс бид өөрсдийнхөө зорьсон зорилго, төлөвлөсөн ажил, өөрсдийнхөө уран бүтээлийг тойроход одоо зориулагдах тэр энерги ирч хүчийг биеэсээ гаргаж байгаагаа энерги гэж хэлээд байгаа. Мэдээж үүнд би болохоор энерги гэдэг маань сайхан зүйлийг авчрах эерэг энергийн тухай ярьж байгаа гэдгийг ойлгоорой. Харин сөрөг энергиуд бол мэдээж бидний уур бухимдал, айдас, санаа зовлон зэрэгс гардаг бол эерэг энерги маань сайн сайхан зүйлийг бодох, сайн сайхан зүйлийг бусдад түгээх, ад жаргалыг бусдад бэлэглэх, өөрөө ад жаргалтай байх зэрэгс энерги маань гардаг байгаа. За тэгэхээр энэ удаа би зөвхөн сайн сайхан энергийн тухай ярилцах хүсэлтэй байгаа лээ. Хэдий цагийн менежмент нь биднийг үр бүтээлтэй зорьсон зорилгоо биелүүлэхэд туслах боловч биднийг ирч хүчгүй ядарсан үед тэр бүр тус болох боломжгүй юм. Учир нь бидэнд хэдий цаг хугацаа байгаа хэдий ч бүтээмжтэй байх ирч хүч шавхтаж дуустдаг. Иймээс үүнийг байнга цэнгэлж байж бид амьдралынхаа зорилгыг биелүүлэх чадамжтай амьдрна гэсэн үг юм аа. Сэтэлжүүлэх, идэвхтэй байх энергийг бид мөрөөдөл, зорилго, сэтгэл хангалуун байдлаас авдаг болвол оюун санааны энергийг найз нөхөд, итгэл найдвар, хүрээлэн буй орчноос авдаг байх нэ. Туршлага, мэдлэг, боловсрол зэрэг нь биднэрт оюун санааны энергийг өгдөг бол дасгал хөдөлгөөн, унтаж амрах, сайхан шин тэжээлтэй хоол хүнс идэх нь бидний бие махбодыг энергижүүлж ирч хүчтэй байлгахад тусалдаг. Хэрвээ бид ядарч суйлдан бие тааруу байх юм бол эрүүл мэнд биеийн хүч чадал муудаж энэхүү энергийг алдаж байна гэсэн үг юм. Эрүүл мэнд биеийн эрчим хүчний энергийн түвшин доогуур байгаа үед хангалтгүй байгаа үед сэтгэл санааны энерги болон оюун ухааны энергийг хангалттай түвшинд өөрөөсөө гаргаж чадахгүй. Иймээс биеийн эрчим хүчний энерги гэдэг нь бүх энергийн өхөөсрийн суурь болж өгдөг байх нэ. Тэгвэл энэхүү энерги менежментийг хэрхэн хийх талаар бүгдээрээ одоо ярилцгаая. Нэгдүгээрт бидний бие үргэлж хөдөлж байхаар заяагдсан учраас ядарч байна гэд буудан дээр хөвчөж зурагт үзэх нь тийм тохиромжтой арга биш юм. Үүний оронд агаар салхинд алхах, йога хийх, массаж хийх, шүршүрт орох, саунд суух зэрэг нь хүний биеийн энергийг сэргээх чухал аргуудын нэг юм аа. Хоёрдугаарт хүний бие 8 цаг тасралтгүй ажиллахаар ерөөсөө зохион бүтээгдэггүй гэдгийг санах хэрэгтэй. Хэрвээ та 1 цаг ажилласан бол 15 минутын завсарлага авах. Та биеийн хүчний хүнд ажил хийдэг бол 15 минутын завсарлага авах үедээ өөртөө чимээгүй цагийг гаргаж ном унших, бодож тунгаах, цаг гаргах, бясалгал хийх зэргийг ашиглаж болно. За мөн хэрвээ та оюуны өндөр бүтээмжтэй, оюуны их хөдөлмөр эрхэлдэг бол та дасгал хөдөлгөөн хийх, алхах, тархины үйл ажиллагаанд хэрэгтэй хоол хүнсийг идэж шингэн зүйлсийг угаарай. 3-дугаарт хангалттай унтаж амрах. Өдөржингөө цэнэглээгүй утсыг цэнэгэлж байх хэрэгтэй байдаг шиг унтах гэдэг нь биеийн хөдлөлийг төр унтраад цэнэгэлж байгаа үйл явц юм. Хангалттай унтаж нойроо авснаар бид илүү эрч хүчтэй бүтээлж байх болно.
Дөрөвдүгээрт нь өөрийн биеийг шим тэжээлтэй хоол хүнсээр хангах. Орчин цагт хүмүүс завгүй ажиллаж амьдарч байгаа тул бүхий л зүйлсийг хурдасхан түргэн хоол, junk food, мөн чихэрлэг газтай ундаануудаар хооллох болжээ. Хүний бие эдгээр зүйлсийг бус цэвэр байгалийн гаралтай, жимс, самар, ногоо, мах зэргийг идэж боловсруулах зорилготойгоор бүтээгдсэн. Олон дахин боловсруулагдсан хоол хүнсний хэрэглээ нь хүний биеэс маш их энергийг сорж, үүнийг боловсруулахад хүний бие их ядарч сулдж байдаг. Иймээс өөрийнхөө биеийн эрчим хүчийг алдагдуулах бус нэмэгдүүлэх хоол хүнсийг хэрэглээрэй. 5 дугаар та үнэхээр ялраад байвал өөртөө зориулан амралт авах цагийг гаргаж өөрийн эрчим хүч, энергийг сэргээх тэр зүйлүүдийг хийж амарч авах хэрэгтэй. Эдгээр аргуудыг амьдралдаа хэрэгжүүлснээр та өөрийн энергийг сэргээж, сайн сайхан энергийг бусдаа зориулж, зорьсон зорилгоо биелүүлж, илүү өндөр бүтээмжтэй байхад туслах болно гэдэгт итгэлтэй байна. Ингээд эцэст нь хэлэхэд энерги саятай хүн эд баялагийг бүтээж, сайхан энергийг бусдаа түгээж зориулснаар өөрөө сайхан амьдрахаас гадна бусад ад жаргал, сайн сайхан бүхнийг түгээх ийм сайхан энергийг өөрөөсөө гаргаж цацруулж чаддаг байгаа. Ингээд сайн сайхан энергийг та бүхэндээ зориулъя. Энэхүү бичлэг маань танд таалагдсан бол миний YouTube сувагт subscribe хийгээрэй. Мөн танил найз нөхдөдөө дамжуулаарай. Энэхүү бичлэгийг хүлээн авч үзсэн та нартай маш их баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзалтаа түр баяртай. Bye.